Та хувьцаа, бонд хоёрын ялгааг мэдэх үү? Хувьцаа, бонд, үнд цаас, өрийн бичиг, вексель зэрэг олон нэршлүүд бидний толгойг эргүүлдэг. Үнэн хэрэгтэй санхүүгийн зах зээлийг ойлгоход тун амархан юм. Одоо хамтдаа хувьцаа ба бондын ялгааг авч үзье. Заримгны үйлдвэртэй хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ? Бата өөрт байсан 100 сая төгрөгөөр заримг үйлдвэрлэдэг компани байгуулжээ. Нэг жил ажилласны эцэст энэ бизнес ашигтай болох нь харагдаж өргөжүүлэх шаардлага тулгарлаа. Бизнестэй дахиад 100 сая төгрөг оруулах хэрэгцээ гарлаа. Гэвч Бата өөрт байсан бүх мөнгийг бизнестэй оруулсан тул нэмж санхүүжилт хайх хэрэгтэй болов. Батад хоёр сонголт бий. Нэгдүгээрт 3 жилийн хугацаатай 100 сая төгрөгийн зээл авах. Мэдээж зээл авсан юм чинь 3 жилийн дараа эргүүлж хүүгийн хамт төлөх ёстой. Зээлийн хүү жилийн 20% гэж үзвэл 3 жилийн дараа нийт 160 сая төгрөгийг эргүүлж төлнө гэсэн үг. Хэрэв компани 3 жилийн дотор хангалттай ашигтай ажиллаж чадахгүй бол энэ нь эрсдэлтэй. Хоёрдугаарт Бата өөрийн компанид нэмж хөрөнгө оруулагч оруулж ирж болно. Одоо Бата компаниа 100% эзэмшдэг. Тэгвэл компанийхаа 50%-ийг доржид зарж болно. Ингэснээр дорж Батагийн компани 50%-ийг 100 сая төгрөгөөр худалдан авч хувьцаа эзэмшигч болно. Энэ тохиолдолд Бата доржид ямар нэг хүү эсвэл төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Бата дорж хоёр одоо бизнесийн хамтрагчид болсон. Бата зээл авснаар компани 100% эзэмшиж үлдэх боловч зээлийн хүүд төлбөр төлөхөөс гадна авсан зээлээ буцааж төлөх үүрэг хүлээнэ. Харин Бата компанийн хувиа зарснаар ямар ч хүү зээл төлөх үүрэг хүлээхгүй. Гэхдээ компанийхаа 50%-ийг эзэмшиж хувь эзэмшил нь буурч байна. Хувьцаа гэж юу вэ? Бата компанийхаа 1% тутамд нэг ширхэг хувьцаа гаргасан гэж үзвэл дорж Батагийн компани 50%-ийг 100 сая төгрөгөөр худалдаж авснаар нийтдээ 50 ширхэг хувьцаатай болсон гэсэн үг. Хувьцаа бол компанид хувь эзэмшгийг нотолсон бичиг юм. Бонд гэж юу вэ? Бата зээлээ банкнаас биш, харин хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагч нараас авч болно. Энэ тохиолдолд Батагийн зээлийг бонд гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл бонд гэдэг нь зээлийн гэрээ юм. Бонд нь эргүүлэн төлөх хугацаа хүүтэй байна. Банкны зээлээс бондын ялгаатай ганц тал нь бонд эзэмшигч буюу Батад мөнгө зээлсэн хүн энэ бондоо өөр хүнд шилжүүлж болно. Тэгэхээр Бата өөрийнх нь гаргасан бондыг барьж ирсэн хэндэж болов бондын төлбөр буюу зээлээ барагдуулна. Хувьцаа эзэмшнэ гэдэг нь Батагийн үйлдвэрийн хувийг эзэмшиж эзэн болно гэсэн үг. Хэрв заримгны бизнес амжилттай байвал хувьцаа эзэмшигч ашигын хувь хүртэнэ. Харин бонд эзэмшнэ гэдэг нь Батагийн үйлдвэрт зээл өгч тодорхой хугацааны дараа өгсөн зээлээ хүүгийн хамт буцааж авна гэсэн үг юм.